За Монгол улс маань 30 гараад их найдын төсөв нэг жилдээ зарцуулж байна. Үүний нэг 10% нь шинэ хөрөнгө оруулалтууд тавьж байна. Иргэд юу хүсэж байгаа вэ гэхээр хувийн хвшлийнхэн маань дэд бүтц тавиад өгөөч. Арь ширний үйлдвэр хийхэд цэвэрлэх байгууламжийн төр барих үүрэгтэй, эрчим хүчээр хангах үүрэгтэй, сум орон нутагт зам өсөн хүлээж байна. Ингээ харахаар уулын төсөв маань нэмэгдээд байгаа. Одоогоос нэг 8 жилийн өмнөхийг харах юм бол 4 дахин нэмэгдсэн байдаг. Гэтэл хөрөнгө оруулалт, цалин тэтгэвэр маань 4 дахин нэмэгдэхгүй байгаа. Тэр энэний гол шалтгаан бол урсгал зардал дээр бид нар дэндүү үргэлгэн яваад байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 226,800 төрийн албаа агч байна. Төрийн өмчт хувьцаат компани дээр дахиад 40-с 50 мянган хүн байна. Энэ бүх хүмүүс чинь нийлээд хөдөлмөрийн зах зээлийнхаа 40 гаруй хувийг эзэлчихэж байгаа. Төр баялаг бүтээхгүй байна. Төрийн өмчт компаниуд ашигтай ажиллахгүй байна. Хувийн хвшлийн хөдөлмөрийн зах зээлээс 40% нь булаачаад хувийн хвшлийнхнаас нийгмийн даатгалын сангаа бүрдүүлгээд ажилтан ажил олгогч хоёроос нь хоёулангаас нь бүрдүүлээд тэтгэврээ нэмж чадахгүй байна. Тэтгэврт 1.4 их найдын татаас өгж байна. Тэгтэл өнөөдөр ахмадууд маань үнийн өсөлтөд барахгүй байна. 690 мянган төгрөг авчихна. 8 жилийн өмнө 500 мянган төгрөг байсан. Тэгэхээр бид нар энэ төсвийн хүрээний 2 дугаар хэлцүүлгийг явуулж байна. Биднэрт боломж байгаа, засгийн газарт боломж байгаа. Эрс өөрчлөлт хийх, реформын шин чанартай энэ сонгуулиуд өгсөн байна. 27, 28 хоёулаа сонгуультай жил тэлнэ. Тэгэхээр энэ дээр яг одоо цаг мөчнө. Одоо энэ дээр реформын шин чанартай өөрчлөлтөө хийгээд нэг өмнө нь явж ирснээс арай өөр явмаар байгаа юм. Гаргалгаа нь бол энэ захимжуулалт чинь Монголиагаар 1280 төрлийн үйлчлэгийг захимжуулчих. Энийний ард оронтой зөрхөл ёстой. Тэгтэл эсрэгээрээ нэмэгдээл. 1280 үйлчлэгийг хүн үзүүлдэг байсан бол одоо захим систем өөрөө үзүүлдэг болчлоо. Яагаад энэ төрлийн албан агчдын оронтой хөдөлмөрийн зах зээл дээрээс буухгүй байгаа юм бэ? Хувийн хвшлүүд чинь ажилтан хайгаад аргаа варсандаа бүр гадаадаас оруулж ирж байна. Тэгтэл өнөөдөр төрийн албанд яг ямар ажил хийгээд байгаа? Энэ дээр айцтаач нэг шигшээ юм явуулж болохгүй юу? Энэ урсгал зардлын өргүү энэ ачааллаас засгийн газар салж болохгүй мүү? За энэнийхээ зөрүүн дээрээс бид нар тэтгэврээ ядаж энэ баялаг бүтээгч энэ хөдөлмөрийн зах зээлээ энэ баялаг бүтээгч нар чөлөөлөд өгөх юм бол нийгмийн даатгалын сан чинь аривжаал ирнэ шүү дээ. Төрийн өмчийн хувьцаат компани дээр байгаа энэ олон хүмүүс яг төсөвт энэ 40 мянган хүн ажиллаад энэ олон төрийн өмчт компаниуд төсөвт ямар нэмэр үзүүлж байна. Өнгөрсөн одоо бид нар энэ парламент 5 гаруй төсөв батллаа тодтолтойгоо нийлээд. Төрийн өмчт компаниудаас төсөвт тэдэн төгрөг төвлөрүүлчлээ гэд дөрвтөө мэдээ ерөөсөө сонсохгүй байна. Өөрсдийнхөө олсон ашигаараа урамшуулаад дуусчаад байна. Цалингаа өөрсдөө 10-20 саяар нь өөрсдөө тодорхойлоод. Тэгэхээр энэ болгон гажуудлаа засчих юм бол бид нар тэтгэвэр нэмэх, нийгмийн даатгалын сангаа хариуцуулах энэ боломжууд байгаа юм шүү. Эдийн засгийн хөгжлийн сайд яг энэ дээр та нэг дөрвтөө реформын шин чанартай ийм зүйл хийгээч. Засгийн газарт одоо л цаглбар боломж нь байна. Энэ дээр хариултаа. За, мөнгө төлөх гишүүн маш чухал асуулт асууж байна. За, инквирсэд хариулъя. Төсөв юунд зарцуулагдаад байна? Нийгмийн даатгал, халамж, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, цалин, хөлс, нэмэгдэл урамшуулал. Энэ бол урсгал зардал. Энэ маань улсын төсвийн чинь 80% нь энэ эдлээд байгаа. Маш олон хуулиар 200 гаруй хуулиар зардлыг хуульчилсан. Бидний хамгийн том сул тал уул уурхайн хэлбэлцдэг орлогоос докторгүй орлогыг доктортой үйлчилдэг зардал болгоцсон асуудал байгаа байхгүй. Энэ зардал буухгүй, хүүхдийн мөнгө буухгүй, цалин тэтгэвэр буухгүй, энэ халамж буухгүй. Орлого маань саваад байгаа. Яг өнөөгийн нөхцөл байдал юу болж байна гэвэл за сүүлийн одоо эрүүл мэндийн боловсролын салбарын цалингийн нэмэгдлэр үндсэндээ Монгол улс 27 онд шинэ хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж байгаа.
зөвхөн урсгал хийгдэж байгаа хөрөнгө оруулалтуудаа үргэлжлүүлэх болцоотой. Бидэнд 3.6 их найдын урсгал санхүүжил шаардлагатай бол бидэнд байгаа болцоо 2.2 их найдыг санхүүжил. Тэгэхээр юу хэрэгтэй вэ? Хүн ам өсөд байдаг. Эрүүл мэндийн нийгмийн үйлчлэгийг Монгол улсын 330 суманд хүргэх шаардлага хэвээрээ байгаад байдаг. Энийгээ дагаад цэцэрлэг сургууль баригдаж байна. Оронтоо нэмэгдэж байна. Яг цэвэр төрийн албаны тухайд бол төрийн алба тасралтгүй багасж байгаа. 20 мянгаар багассан юм тоо гарсан. Төрийн алба мэрэгсэн яг төрийн жинхэнэ албан хаагчдын тоо 20 мянгаар багассан. Засгийн газраас бол төрийн албанд энэ орон гарсан оронтоонд шинээр томилгоо хийхдэггүй байгаа. Хэмнэлтийн горомж явж байгаа. За инхээр одоо яах вэ? Бид үндсэндээ өнгөрсөн хугацаанд олсон орлогоо зардалтаа нийгмийн хамгаалалт талдаа илүү төлөхөө зарцуулчихжээ. За ингээ манай эдийн засгийн потенциал маань дээд хэмжээнд тулаад ирж байна. Одоо бидэнд шинэ хөрөнгө оруулалт хэрэгтэй, шинэ эрдэнэт хэрэгтэй, шинэ оюутлах хэрэгтэй, шинэ тавталгаа хэрэгтэй, шинэ цахилгаан станц, шинэ төмөр зам барих хэрэгтэй. Тэхийн тулд яах вэ? Энэ хөрөнгө оруулалтын орчингоо сайжруулах, энэ эдийн засаг худалдаа хувийн хвшилтэйг болоод байгаа бүх ил тэр асуудлыг чөлөөлөх. Учрлын засгийн газрыг чөлөөлтийн засгийн газар гэж нэрлэж байгаа. Бид энэ эрх зүйн хүрээнд, бизнесийн орчны хүрээнд дандаа чөлөөлтийг хийнэ. Одоо эх 7 хоногт бид бас их хуралд бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын энэ зөвшөөрлийн хуулиуд, энэ эдийн засгийг дэмжихэд багц хуулиудыг оруулж ир шилцүүл. Бид хандлагаа өөрчлөхгүй бол хөрөнгө оруулалтыг дэмжиж урамшуулахгүй бол бизнесийн халдшгүй байдал, өмчийн халдшгүй байдлыг хангахгүй бол болохоо байсан. Үндсэндээ байгаа суурилагдсан хүчин чадал бүхий түвшиндээ дээд түвшиндээ хүрсэн. Төмөр зам дээд түвшинтэй хүрсэн, эрчим хүч дээд түвшинтэй хүрсэн, эрдэнэтийн үйлдвэр дээд түвшинтэй хүрсэн, 5-7 нүүрс дээд. За 1 минут нэмж дотроо хариулъя. Төмөр зам маань дээд түвшиндээ хүрч ачаа тэврээ хийсэн, нүүрсэн салбар дээд түвшиндээ хүрсэн. Одоо олох орлого маань энэ төсвийн хүрээнд заагдсан энэ орлогын түвшинд л гарна. Илүү гарахгүй. Илүү гарахын тулд яах вэ? Бидэнд шинэ ажлууд хэрэгтэй. Бид чинээр нөөцөнд тогтоогдсон орд газруудаа, алтны орд газруудаа эргэлтэнд оруулмаар байна. Тэгэхин тулд ашиг нутгийн хуулиа өөрчлөе. Энэ гадаадын хөрөнгө оруулалтаар үүссэн бөөн гомдлууд байна. Шийдэгдэг асуудал. Энийг шийдвэрлэе. Татврын маргаанууд байна. Энийг шийдвэрлэе. Арбитрийн маргаан байна. Энийг шийдвэрлэе. Тэгэхээр энэ эрх зүйн орчныг энэ 7 хоногт оруулж ирнэ. Өнгөрсөн засгийн газраар хурлаар хилцэж дагсан 115 хуулийг өөрчилж байгаа. 115 хуулиар эдийн засгийн эрх чөлөөг хөрөнгийн халдшгүй байдлыг хамгаална. Одоо харамсмаар зүйлүүд их байна шүү дээ. Томоохон нөөцүүд байна. Бэлэн болсон ордууд байна. Ашлуулдаггүй.